Сой соустой жүрч. Ореог ингээд сонгонтой хольж идэнгүүт бабалт явдагдан гэсэн заяа. Яана. Яа цааваа вэ? Миний шүд. Би наадхан чи дургуугаа бүр мэдээд исэн байхгүй юу? За сайн байцгаана үзэгчтэй. Нартай ч юм уу, сартай ч юм уу өдөр тайсууныгаа үзэх гээд ороод ирөө да. За амттангийн бичлэгээр эргээ ирлээ. Гэхдээ энэ удаагийн амттангийн бичлэг жоохон нэг тийм эвгүй шүү. Нилээ эвгүй амттангийн бичлэг хийх гэж байна. Та нар Instagram, TikTok-оор үзүүгүйг би ерөөсөө мэдэхгүй л дээ. Гэхдээ Instagram дээр ингээд нэг юм одоо юу ч хэдий одоо чипс помидортой холж идэнгүүтээ тэр хоёрыг ингээ холиод идэнгүүтээ пицца амтагддаг гэл ингээд Instagram, TikTok-оор нэг тийм явуулсан шүү дээ. За миний яриад байгаа нөгөө бичлэг чи энэ юм аа. Энэ тэг сүүлийн үед нэлээд viral болоод байгаа. Хүн болгон нэлээд хийж байгаа харагдаад байгаа. Тэг ямар ч хэлсэн би тушиж үзэхээр шийдсэн үнэн бодлогыг би та бүхэнд өөрийн би мэдэрч үзүүлнэ. Ямар ч хэлсэн жишээ үзүүлэх юм бол нэг иймэрхүү бичлэг хийх гэж байгаа. Би одоо тэднийг тушиж үзэж байна. Одоо янз янзын юм холж идээд одоо ингээд яг миний хүсээд байгаа одоо яг тэр хүмүүсийн хэлээд байгаа жинхэнэ амт нь гарч ийн үгүй юу бүгдээрээ шалгалт явуулнаа өнөөдөр. Бичлэгээ үзэж эхлэхээс өмнө та бүхэн минь лайка дараа, subscribe дараарай. Бас миний шинэ дуг сонсож амжсан уу? Сонсож амжаагүй бол та нараас ороод сонсоорой. Дундуур нь бицгийн спонсор явчих. Бидэнд нэг ширхэг манго, тэгээд нэг ширхэг гүзээлцгэн хэрэгтэй. Тэгээд энэ хоёрыг холиод идэнгүүт юу амтагдана гэлээ? Жүрж амтагдана. Жүрж голжгонаад ямар гисэн бэ? За ингээд шууд. Хөөе нэрээ жүрч байж болох юм байна. Тийм үү? Төстэй байна. Нэрээ худлаа биш юм байна чинь. Ингээд амар гоё амтагдаж байна. Тийм үү? Ингэхдээ жүрч маягийн юм амтагдаж байна. Яагаад вэ гэх юм бол жүрч чи өөрөө эсэглэн штэ. Тэнгүүт энэ гүзээлцэн маань эсэглэн болохоор энэ хоёр маань нийлэлдээд ямарсан гүзээлцэгний амтыг бол нэг юм дажгүй дөхүүлээд гаргачлаа гэж би бодож байна. 10-аас 8 буюу 80-таа би өглөө. За дараачих нь болохоор бидэнд жүрч хэрэгтэй. Жүржийг болохоор бүгдээрээ ингээд сой соус асгаж байгаа дуун. Тэнгүүт юу амтагдах вүлээ? Суши. Жүрч яаж сушиний амт гаргах юм бэ? Oh my god. За бидэнд жүрж байна. Тэгээ сой соус байна. Энэ хоёр тэг сушиний амт гаргана гэдэг байгаа тий. Мэдээгүй. За бүгдээрээ асгацгаая. Хэрэг асах юм хамаагүй тий. Уг нь сайн л ярил. За. Сой соустой жүрж. Ямар шижгэн сонсогдож байна. Фишо. Тэгээд үзгүй. Үгүй. Чи амлаа би. Үсүгээ. Энэ бол гэхдээ суши бол амтагдахгүй энэ юу гэмдэ яг зүрчтэй сой соус л амтагдаж байна. Хоолныхаа амтлагчийг андуурсан юм шиг амар онцгой амттай байна. 10-аас 3 буюу 30-тай бөглөө. За дараачих нь болохоор бүгдээрэнд нэм арилгасан хүрэн манжин хэрэгтэй. Хүрэн манжинг болохоор тэр бичлэгэн дээр элсэн чихэртэй хольж идээд гүзээлцэгний амт гаргаад байгаа хгүй бүр солиорсон юм шиг. Тэгээд одоо мэдгүй энийг гарах уу? Зөвхөн хүрэн манжинтай элсэн сахар амтагдах юм санагдаад байна. Энэ болохоор бор сахар. За би ингээд бор сахараа асгачихлаа бүгдээрээ амсч үзье. Хүрэн манжин дангаарын идэж болт юм уу? Хотлоо яриад тааж өгчүүлэх юм. Яавал хийчихдээ. Болт юм уу? Боолноо луун түүхийгээр нэдээ. Үушээ дааж нөө. Ямар юмнийхэн гүзээлцэн байдیں۔ Биш. Зөв хүрэн манжинд амтагдж. Хүчтэй. Амар гатуу тэгээд юм жажлууртай бүр Ийш наач хүрэн манжин. Чи бүр баха амжин ям байлаар охин байж. За одоо энэ болохоор ингээд ямар ч нэг юм гүзээлцэн амтагдсангүй заа ёстой. Үнэхээр тархитуулжээ. Тэгээ ямар ч байсан зүгээр л хүрэн манжин яг өөрөөрөө л амтагдж байна. Эсвэл Гүзээлцэн л биш. Биш угаасаа. Яаж гүзээлцэн байх? Хэрдээ мод шиг амтагдсан. Чихэртэй мод. Дараачих нь болохоор бидэнд ингэ бүтэн кола хэрэгтэй. Тэгээд нэг юм бүтэн сармис. Тэгээд энэ хоёрыг ингээд холиод уунгууд Пепси биш үү лээ? Виски амтагдана гэсэн. За энэ дотор ингээд бүтэн сармис хийсэн. Одоо би сармистай кола уух гэж байна. Галзуурсан юм бах та. Энэ тэг юу лээ? Вискиний амт гаргана гэдэг юм уу? Яаж сармис кола хоёр холилдохоор виски гаргана гэж бодоо та. За ямар ч байсан сармисныхаа амтыг ундаанд нь сайн шингээхийн тулд жоохон ухаад үгүй бүгдээрээ. Энэ л вискиний амт гарахгүй баха. Яа.
Гэтэ саримс идэх сайн л таа. Би яг одоо саримстай кола уух гэж байна. Энэ араа. Яна. За, уулаа шүү. Пүүх. Гэтэ энэ яг нөгөө нэг юм шарсан дахиа идэж байгаа юм шиг санагдаад байх юм. Үгүй юм шарсан дахиа махиа юм уу тостой юм саримстай дахиа махиаг чинь колото хойно гиз жоохон бацлаад байна. Горрол гэж сонь дуурайх юм. Муухай л шаас тий. Тийм байна. Яг юм дахианы мах идэж байгаа юм санагдаад байна да. Яг л нэг саримстай дахиа шиг. Харин тий. Тий. За энэ болохоор вискиний амт момт ерөөсө гарсангүй. Минааг л үнд таригдчихжээ. Энэ бол за царимас кол хоёрыг хольж уух юм бол дахианы мах хамтагдаж байна. Би бол тэгж хэлмээр байна. Зөв үү? Тийм хоолны газар юм саримстай дахиа идэж байгаа юм шиг мэдрэмж өглөө. Тийм болохоор би энд 10-аас 8 буюу 80-таа би өглөө. За дараачих нь болохоор кивиг томаттай, томат буюу помидортой хольж идэнгүүт гүзээлцгэн. Ямар сони юм бэ? Яагаад ингэ гүзээлцгийг ингэ гаргах гэж оролдоод байгаа юм бэ? За шууд бүгдээ идэж үзье. Энэ гүзээлцэн муу юм шиг байна. Тийм үү? Аа. Нэр юм уу? Нэрээ. Юмсан нэ. Үгүй яг гүзээлцэн шиг амтэлж чинь. Өөний ч худлаад хэрэгтэй гэдэг юм болов гэсэн чинь үний юм шүү. Төс байна. Харин яг гүзээлцэн шиг амтэлж чинь. Амар төс байна. Харин амар төстэй байгаас тийм. Оноо моноогоо өгöd байгаа мөхгүй юм. За энэ хоёр бол нэрнгээсээ гүзээлцэн шиг амтагддсан юм байна. Би баг энэ дээр нэг ч бүтээгдэхүүн бүтэхгүй байх гэсэн чинь энэ ингээ бүтээд энэ зав. Тийм болохоор би ингээд 10-аас 10 буюу 100-тай өгөхөр шийдлээ. Нэрээ та нар ингээ хойлоод идээд үзээрэй яг гүзээлцэн амтагддсан юм байна. Кивиг помидортой хольж идэх гүзээлцэн. What? Ямар сони тий. За дараачих нь болохоор биднэрт лимон байна. Тэгээ бидэнд нэг ширхэг өндөг байна. Энэ хоёрыг хольж идэх юм бол бид нэр хисааны амт гарна гэсэн. Өндгөө нэг иймэрхүү онгойлгоцсон тэнгуүдээ дээрээс нь лимоны шүүс асгаад биш эн чинь лимон хийнгүүтээ ингээ бүр хутгаад байсан. Тийм үү. Тэгэж идэнгүүт яг ингээд хисан амтагддаг гэсэн. За ингээд лимоно ингээд арилгацсан одоо энэ дотроо ингэж хийгээд тэгээд ингээ хутгангууд хисан амтагдана гэлөө. Ямар аимшигтай юм бэ? Би яг одоо өндөгтөө лимон уух чинь тэгээд яг энийг уунгууд хисан амтагдана гэсэн тэгээд бүгдээрээ яг амтгадах үгүйг шалгаж үздэгээ би ямарсаа бэлтгэлээ. Хисан юу ямар амтдаг юм бэ? Далайн бүтээгдэхүүн гэж бодлоо. Нөгөө нэг энэ ихтэй амар гоё амттай байна. Тийм үү? Ахаа. Гэхдээ хисаа гэж нэг тийм л амттай юм байдаг л үү? Өндөх шиг. Үгүй. Энэ ч яри идээд юм шүү. Би хисаа ямар амттай байдгийг мэдэхгүй л юм л да. Тэгээд тийм болохоор яг энэ хисааны амт гарсан үгүйг ерөөсөө мэдсэнгөө ямар ч байсан 10-аас за нэг 8 буюу 80-таа би өглөө. Ер нь түүхийн үндийг нэг муухай байдгүй юм байна. Надад л таалагдлаа. За дараачих нь болохоор бидэнд лимон болон банан хэрэгтэй. Лимон, банан хоёрыг хольж идэнгүүт авокадо амтагдана гэсэн. Тэ? Зя ингээд бэлтжлээ. Лимонтой банан. Тэгэд энэ хоёрыг би ингээд холиод хазангууд авокадо амтагдана. Энэ амар гоё амттай байна. Гэхдээ авокадо бол ерөөсөө биш. Зүгээр л амар гоё амттай. Нэг дахиад би ингэж идэж болох уу? Нэр дахиад идэх гэдэг. Нэр амар гоё. Чи өөрөө идэд үстэй. Эсэглэн залхаас ер нь амар гоё амттай байна. 10-аас 10 100-тай бүр авах нь. Тийм бас тийм. Амар гоё нэг юм шиг амт үү. Харин тийм. За лимон банан хоёрыг хольж идэхэд бол авокадо бол ерөөсөө амтагдсангүй. Гэхдээ маш гоё амттай байд юм. Та нар энийг бол хольж идэхэд зүгээр ах тий. Асуудалгүй бах та нарсын ингээд холиод идээд үзээрээ 10-аас 10 буюу 100-тай өглөө. За дараачих нь болохоор биднэрт помидор болон эн чин цагаанга. Помидор цагаанга хоёрыг холиод идэнгүүт ийм улаан чинжүүний амт гардаг гинэ. Тэгэд энэ яг үнэхээр гарах нүггүй энэ тэгтээ баг гарчих واخа. Амаадгүй. Наач амар үнэвчлээ. Харин тий цагаанга ч угаасаа амар гашуун. Би тэгтээ цагаанганд амар дурггүй ш. За энэ ингээд цагаангатай помидор тэгээд энэ хоёрыг ингээ хольж идэнгүүт энэ халуун ногоотой чинжүү амтагдана гэсэн. Яа яаж амар том юм аа энэ цагаангаа. Ёо. Яа. Хүши.
Ямар амар халууныгоо бол байд юм бэ. Гэтэ ямар амар юм бэ. Ямар шижгийн юм бэ. Энэ ямар амт гарна гэлээ чинжүү гэсэн те. Чинжүү бол байж болохоор юм биш шүү. Тийм ээ. Заван байна уу гэхдээ. Заваа мэдгүй би ийм цагаан гамаа угаасаа иддэггүй болохоор надад амар хэцүү бүр чаленж байлаа. Яа за мэдгүй бүр саяныхыг одоо юу гэж дүрслэх юм бэ? Цагаан гата помидор ерөнхийдөө бол энэ чинжүүний амт бол ер нь бол гарсан гэж би бол бодож байна. Саяных бол 10-аас за бүр 0.0 тэгтээ эпл аваад авахар юм байна. Амар онцгой байлаа. За дараачих нь бидэнд гүзээлцгийн эрэхтэй. Тэгээ гүзээлцгэн дээрээ давс асгаад идэнгүүд помидор амтагдах юм гинэ. Яа миний гиз үүдүүд энэ араа энэ ингээд давстай гүзээлцгэн. Гүн помидор мөн байна. Тийм үү? Ер нь бол помидор шүү. Помидор гастай. Кетчуп юм шиг. Кетчуп чи помидороор хийдэж штий. Помидор гастай. Төгчин. Харин л. За гүзээлцгэн давс хоёр нийлэхээр нэрнгээсээ помидор шиг амтагдд юм байна. Вау. За ямарсаа гүзээлцгэн давс хоёр бол үнэн байд юм байна. Тийм болохоор 10-аас 10 буюу 100 ээ өглөө. За одоо бүгдээрээ мангог луунтай хольж ингээд идэнгүүд манго луун хоёрыг холиод идэнгүүд тоор амтагдана гинэ. Тэгээ бүгдээрээ амсч үзье. За ингээд манготой луунга бэлтжлээ бүгдээрээ амсч үзье. Тэгээ энийг ингээ холиод идэнгүүд биднэрт пич амтагдах хэвээр. Тэгээ амтагдах нүггүй шалгая. Тэгээ энэ бол нэг мухан өмнөх юуны давс амтагдах юм. Одоо ярьсан баг. Яг уу. Ойно. Би нэрнгээсээ пич амтагдчих юм. Нэрнгээсээ тоор амтагдчих юм. Амар. Саяныхт бол би 10-аас 10 100 ээ бол өгөл өгчмөр юм байна. За дараачих нь болохоор өгөлцгийг сахартай хойлоод идэнгүүд бүгдээрэнд нь шаавга амтагдан заа юу шэвга. Тэгээ за нэрнгээсээ амтагдах үгүйг нь бүгдээрээ шалгацгаая. За ингээд илсэн сахарын дээр өгөлцгийг бөмбөрүүлчлээ. Одоо бүгдээрээ идэж үзье. Тэгэнгүүт энэс шаавга амтагдах хэрэгтэй заа юу шаавга. Яг уу. Харин би хэлээд тахч наач магадгүй гэж. Хөөе нэрээ тарвас амтагдсан нааж гин. What? Амар дүрсэн байна. Харин бүр амар дөгч нөгөө хэдэ бодвол тий. Яг л шивга. Яг шивга. 10-аас 10 100 энэ бол үний юм биш шүү. Дараачих нь болохоор Ореог ингээд сонгонтой хольж идэнгүүт бабблти амтагдана гэсэн заяа. Энэ гэхдээ нэг л жоохон худаарны юм байгаа х тий. За ингээд сонгонтой Орeo. Гоё яригдав. Бэлэн боллоо. Чи идэж үзмээр юм доо. Тэгээ нэрээ амтагдах нүггүй бүгдээр шалгацгаая. Энэ бабблти гэхээс илүү нэг загас шиг амтагдах юм ингээ ойлцсон ч юм. Ямар сонир. Хамстаа. Хаасэн загас уу? Тий. Бас амтлаад байнгут нэг васабитэй загас шиг. Тийм байна. Нэр амир васаби шиг санагдчих. За энэ юу ямар юмныхын бабблти тэнгэрийн вэрчжээ. Энэ ингээд сонгон Oreo хоёрыг холиод идэнгүүт яг юм васабитэй загас идчихэж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Тэгээд ер нь бол бабблти юм бол ерөөсөө амтагдсангүй. 10-аас за нэг 7 буюу 70-аас өглөө. Одоо улаан чинжүүг ингээд зүгийн балтай холиод идэнгүүт шоколад амтагдана гинэ. Шоколад тийм ээ. Яаж болох юм бэ? Яаж халуун ногооноос шоколад гарах юм бэ? Йоо, просто нэр ингэж харалчаач намайг. За одоо ингээд энэ зүгийн бал байна. Тэгээ энэ дээр бүгдээрээ улаан чинжүүгээ зүгийн балаар яачлаа. Одоо бүгдээрээ шоколад амтагдах нүггүй. Амар халуун ногоотой лөө, гайгүй лөө. Хоёр нь халуун шүү. Хөөе, энэ халуун ногоотой чинжүүчин чихэрлэг юмтай хойлонгууд зүгээр энгийн чинжүү шиг амттай болчихд юм шүү. За шоколад гэж солиороод яах вэ? Энэ ямар юмныхын шоколад идэ? Энэ ингээд чинжүү зүгийн бол хоёрыг холиод идсэн чинь зүгээр юу болж ийн? Зүгээр халуун ногоогүй чинжүү болж ийн. Зүгээр яг хоолнд хийдэг амтд чинжүү. Яг тэр шиг амттай. За дараачих нь болохоор ёо би синеманы үнэс дургүй. Ямар муха үнэртэй бэ? Яа би угаасаа энд амар дургүй. Би бараг энэс хорлохонд орчихсон баха. Өөрөө мэдгүй л яваад байгаа болохоос. Энийг үнэрч тэгэл миний бүр сэтгэл санаа тавгаа болоод бүр ингэж байсан. Яа энэ бүр үнэхээр муха. Яг энэгээр ийс торт морт байдаг те. Би энийг хиттад идчихсэн байхгүй тийм торт. Тэгээ би чинь бүр шууд бараг бөөлжүүл гараад. Ах хэрэглэх хэрэгтэй байхгүй юу? Харин муха чи туртай юу?
Гүй жоохон хичүүл наа чиний хэмэд идэх байх. За одоо бүгдээрээ синамоныг лимонтой олж идэн энэ хоёрыг хольж идэнгүүт юу болох юм гинэ? Кока-кола. Кола. За Кока-кола авдагдах юм гинэ энэ хоёрыг холонгууд. Одоо ингээд лимонтой синамон идээд энэ хоёрыг ингээд холиод идэнгүүт Кока-кола авдагдах юм гинэ. За Тэндээс аваад. яа цаа вэ? Миний шүд. Тэр нөө. Ой нэмээ. Би наадхан чи дургугаа бүр мэдээд исэн байхгүй юу? Ямар заваа юм бэ? Миний бүр сэтгэл санаа тавга болчлоо бүр ёо. Уруул муруул түлэгдээд тах шиг байна энэ ч одоо. Санийх ямар ёрын амттай юм бэ? Ингээл амруу ороод шууд ингээд лимоны хүчлэн ам түлээл дээрээс нь синамоны сонио амт. Ямар юмний чин Кока-кола. Ёо зүгээр кологоо авч уу. Энд ямар тэнийг юм идэв. Ёо бүр арай. За дараачих нь болохоор биднэрт чипс хэрэгтэй. Тэгээ чипсээ болохоор өгөрцөйтэй олж идэн энэ хоёрыг холж идэнгүүт салаада. Юуны салаад амтагдах юм? Шинэ ногооны салаад. Шинэ ногооны салаада. За ингээд өгөрцөө чипс хоёрыг холиод идэнгүүт шинэ ногооны салаад амтагдах юм гинэ. Хой, энэ шинэ ногооны салаад биш хуушуур амтагдаж байна. Бүр шууд хуушуур. Шууд утгаараа бүр жинхэнэ. Уу яг хуушуур. Бүр нэрээ. Яг хуушуур. Хуушуур идмээр санагдаад байвал наадах чи аваад тэл чипстэйг олоод идчихвэл бүр яг хуушуур. Вау! Нээрэнгээс хуушуур шүү. Нэрээ үнэхээр яг хуушуур амтагдаж байна. Тийм байгаа өстэй. Чи намайг арай худлаа хэлдэг гэдээ бодоод байгаа юм шүү дээ. Нээрэнгээс хуушуур байна. Яг нэг юм хуушуурны гуйрлах юм тий. Харин яг хуушуур шиг амтагдаж байгаа өстэй. 10-аас 10 100 амар гоё амттай байлаа. Вау! Өгөрцөө чипс хоёрыг холж идэх хуушуур амтагдана. Вау! Бүр яг нэг юм махтай бүр хуушуур амтагдаж байна тий. За дараачих нь болохоор ийм торхтой заримгийг сой соустай холж идэнгүүт сушины амт гарна гэсэн. За ингээд сой соусаа асгацсан. Одоо бүгдээр амсч үзье. Тэнгүүт суши амтагдана гэсэн. Гой харагдчих шүү дээ. Шоколадтай юм шиг. Үгүй ихтэй. Энэ суши ихээс илүү ирээс шиг амтагдаж байна. Тийм үү? Аха. Юу солиотой юм бэ? Нэрээ. Энэ яг ирээстэй зармиг шиг амтагдаж байна. Одоо нөгөө нэг тесо месогийн зармигнууд эдэн штэ тэрэн шиг суши бол биш байна. Энэ бол арай л гаргийн зүйлэл байна. Тий яг ирээстэй зармиг. 10-аас 10 100 эй. What the fuck? Тийм шүү нөө. Нэр амар ирээс ч байна. Тэгээ жоохон амтлуул. Жоохон сой соус юм бол. За дараачих нь болохоор биднэрт гүзээлцгэн байна. Гүзээлцгэн чиз хоёрыг холиод идэнгүүт Сам хорхой. сам хорхоо амтагдана. Shrimp. Сам хорхой. Энэ яг гашилсан тараг шиг байна. Юу ээ. Амар гоё юм билээ бодсон гэсэн чи. Сам орхоо арай ч юм байдгүй маа. Би ч сам орхоонд амар дуртай ш тамтыг мэдэн ш дүгнэ. Яг л нэг юм гашилсан тараг сүү ер нь л нэг юм гашламт амтагдаж байна. За бичлэгийн маань энэ хүртэл үзсэн хүндэд үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Тунгуудгүй дараагийн бичлэгээр та бүхэнтэйгээ уулзах болно. Тэгээд лайк болон subscribe хийгээрэй. Тэгээд улам илүү олоолаа болцгоё. Бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ энэ хүү бичлэгийг бас та бүхэн минь гэртээ битээ туршиж үзээрэй. Ходоод миний ходоод бүр бааслаад өвдөд байна. Тэгэхээр та нарыг жоохон хөвгдөд болохоор бүр улам илүү өвдөх байх. Тэгэхээр бас дэмий гэж би зөвлөмөр байна. За тэгээд концерт дуслаа. Конец билмэ. Баярлалаа баяртай. Яарал дарна, даарал хүлтэн, хөлдөөл өхөн, өхөл огчно. Баярлалаа баяртай.